What are you guys looking at? Ross and the most beautiful girl in the world. Hey, what are you guys looking at? Өө залуус та нар хаашаа хараад байгаа юм? Юу хараад байгаа юм бэ? Looking at гэдэг нь ямар нэг юм руу харахыг хэлж байгаа. Тэгэхээр what are you looking at гэх юм бол чи юу хаашаа хараад байгаа юу харж байгаа гэсэн. Ross and the most beautiful girl in the world. Ross болон дэлхийн хамгийн хөөрхөн охин. Most, more гэдгийн 3 дараагийн илүү, more-оос илүү гэдэг санаа most гэсэн. Тэгэхээр хамгийн гэсэн. Beautiful үзэсгэлэнтэй girl охин in the world дэлхий дээрх. I know. How did you get a girl like that? Ross ороод ирсэн. I know, харин тийм ээ. Chandler. When did you? How did you get a girl like that? Where гэдэг нь хаанаас те? Хаанаас? When хизээ? How яаж? How did you get? Чи яаж ийм охин олсон юм бэ? Get a girl гэдэг нь болохоор энийг бас монгол хэлэндээ шууд олж авах гэдгээр нь биш. Яаж танилцсан, яаж явж байгаа танилцсан гэдэг утгаар хэлнэ. Yeah, so what is she, like a spokesmodel or aerobics instructor? What? Yeah. So, what is she like? A spokesmodel or an aerobic instructor? What? Rachel бол жоохон атаархсан маягтай тийм. Ross-ийн ex учраас. So what is she like гэсэн энэ хэллэг нь болохоор тэр тэгэд ямар тийм лаг юм уу гэдэг утгаар асууж байгаа гэсэн. Spokesmodel гэдэг нь болохоор сурчлагын модельийг хэлдэг. Aerobic instructor гэхээр aerobic-ийн багш. Instructor гэхээр яг юм зааварлагч багш хэлдэг. Тэр чинь сурчлагын модель юм уу? Эсвэл aerobic-ийн багш юм уу? Тэ? Actually, she's a paleontology doctoral candidate specializing in the Cenozoic era. Actually, she's a paleontology doctoral candidate specializing in the Cenozoic era. Actually, үнэндээ she's a тэр бол paleontology doctoral candidate гэдэг нь болохоор докторийн зэрэг хамгаалах гэж байгаа хүнийг хэлдэг. Candidate гэдэг нь болохоор нэр дэвшигчийг хэлдэг. Тэгэхээр докторийн зэрэг хамгаалахад бэлдэж байгаа хүнийг doctoral candidate гэдэг байна. Paleontology гэдэг нь paleontolog гэсэн үг. Specializing гэдэг нь болохоор ер нь specialized something гэх юм бол ямар нэг нарийн мэрэгжлийг тэрийг ингээд сонгож авсан гэсэн үг. Тэгэхээр энэ paleontolog дотроо Cenozoic-ийн 90 үеэр мэрэгсэн докторийн зэрэг хамгаалах гэж байгаа paleontolog юм аа гэж хэлж байна. Okay, but that's like the easiest era. Okay, but that's like the easiest era. Энэ гэхдээ хамгийн амархан эрүү юм бах те. Одоо Rachel-ыг атаархаад байгаа болохоор Rachel одоо найрсаг байдлаар хэлж шүү дээ. Гэхдээ одоо paleontology-ийн шинжлэх ухаанд дундаа хамгийн мяагийн л сурж байгаа ах те гэдэг утгаар хэлж байгаа. I've seen her at work, but I always figured. I have seen her at work, but I always figured би түүнийг ажил дээр харсан л та. I have seen her гэхээр ер нь өдөр болгон хардаг л та гэдэг санаагаар хэлж байгаа. At work ажил дээрээ. But I always figured. Гэтэ би дандаа боддог байсан. Figured it out. Би тэрийг ер нь анзаарч хардаг байсан, ер нь боддог байсан гэдэг санаагаар хэлж байгаа. We had a great time, and we're going out again tomorrow. We had a great time. Бид хамтдаа цагийг сайхан өнгөрөөсөн. And we're going out again tomorrow. Бас маргааш бид дахин болзон. Going out гэдэг нь болзонд явахыг хэлдэг. Again дахиад tomorrow маргааш. Well, maybe she and her friends are just having a contest. За Rachel тэгсэн чи well, maybe she and her friends are just having a contest. За магадгүй she and her friends тэр болон тэрний найзууд гэж юм. Are just having a contest. Ямар нэг уралдаан зарласан байх гэж юм л та. Тэгээ ер нь бол бооцоо тавьсан байх л гэдэг утга шүү. To see who can bring home the biggest geek. To see who can bring home the biggest geek. За geek бол ер нь юм хинхэгдүү, ном, team хүний хэлдэг. 10 жил байхад юм онц манд сурдаг хинхэгдүү хүүхдүүдийг geekүүд гэж нэрлэдэг. Тэгэхээр to see тэ харах гэж who can bring home the group дотроо, fracts дотроосоо хин нь хамгийн хинхэгтэй нучрах вэ гэдэг тийм бооцоо тавьсан байсан юм биш үү л гэдэг утгаар хэлж байгаа. Fine by me. Hope she wins. Fine by me. Надад хамаагүй. Hope she wins. Тэр хожих байх гэж найдаж байна.